Оройн төргийн хэмжигчтэй амны үйл зочны ярилцлагыг хийж байна. Энэ удаагийн зочноор бид улсын хурлын дарга Зандаг Хүүгийн их бололтой уулзж байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч ярилцлага хурц зөвшөөрсөн танд баярлалаа. Тэгэхээр 2 жилийн өмнө та манай ярилцлаганд орж байхад та их хурлын дарга болоод удаагүй байсан. Тэгээ тухайд бол та намын дарга биш байсан. Одоо бол нөхцөл байдал арай өөр. Та бол намын дарга, улсын хурлын дарга гэсэн давхар албан тушаалтай. Тэгээ энэ чүүднээс бас танай намтай холбоотой асуудлаар ярилцлага эхлэе гэж бодлоо л доо. Тэгэхээр сүүлийн үед танай нам 2 3 болж задарлаа. Зарим гишүүд чинь тусдаа нам байгуулж өргөх тусгаарлаа ч гэсэн янз бүрийн тийм мэдээлэлүүд гараад байна л да. Энэ дээр та тайлбар хийх үү? Мэдээлэлд нэрэнд дурддагдсан гишүүд бүгд худлаа гэдгээ хэлж байгаа. Тэгэхээр энэ нэг 90 оноос хойш нэг шар сонины үе гэж байлаа шүү дээ. Ор унцгүй худлаа юм бичдэг. Гэтэл одоо ингээд олон нийтийн сүлжээгээр зарим сонин хариуцлагагүй сонингууд, хариуцлагатай сонингууд бол юм бичээгүй л дээ. Худлаа бичээд тэгээд маргааш нөгөө гишүүн нэцээл болчихжээ л дээ. Тодорхой зорилготойгоор бичиж байгаа тийм бол байхгүй. Энэ тэгэхээр одоо нөгөө сөрөг хүчний зүгээс захиалга яваад байна гэж та хардаад байна уу? Хэн хийж байгааг нь мэдэхгүй, ямар ч байсан арчсан намыг хагаралтай харагдуулах тийм хүсэлтэй улсууд байна. Тэр бол одоо сонин биш. Энэ бид нар чи мэдээллийн 900-д амьдарч байна. Би тийм байхгүй гэж хэлчихлээ шүү дээ. Болд гişүн байхгүй гэж хэллээ. Тэгэхээр өнгөрсөн 100 ээлж тус чуулган эхлэхийн өмнө ерөнхий сайд сайхан бэлэг. Ер нь одоо намын дарга нь ерөнхий сайд байх нь зөв юм а гэсэн ийм хүсэлтийг танд бас уламжилсан. Гэвч та тэр хүсэлтийг нь хүлээж аваагүй. Яагаад тэгсэн юм бэ? Яг хоо одоо энэ 2010 оны сонгуулиар аль ч нам олон холсонгүй. Хэрвээ арчсан нам олонх байсан бол намын дарга нь заавал ерөнхий сайд авч гүйцэтгэлсээ толгойлох үүрэгтэй. Гэтэл энэ сайхан бэлгийн засгийн газар чинь өөр намын гишүүн сайд нар байгаад байна шүү дээ. Өөр намын дарагч байна. Тэгэхээр ийм үед бол аль нэг нам нь олон холоогүй, дангаараа засгийн газар байгуулаагүй үед намын дарга нь ерөнхий сайд байх нь зохимжгүй маа л гэж үзсэн. Тэгээ уг нь бол танай намын дүрмэнд чинь намын дарга нь ерөнхий сайд байх гэсэн ялсан тохиолдолд гэж байгаа. Тийм. Гэхдээ ер нь бол одоо их баригч байгаа нөхцөл бол бас болно шүү дээ, тийм энэ дүрм бол. Нөхцөлтэй. Дүрмийн тэр шаардлага бол биелэг байгаа. Бид 39 суудалтай бол наад дүрм чинь одоо хүчнэтэй. Одоо бол тэр нөхцөл бүрдээгүй шүү дээ. Бид 35 та гэдэг чинь 4 дутуу байна гэсэн. Зүгээр хэвлийнхэн бас ингэж хардаад байсан л да. Юу гэхээр ерөнхий сайд байх нь нэг талаараа бас тодорхой хязгаартай их хурлын гишүүд одоо засгийн газрыг огцруулах бичиг өргөн барингууд л ер нь тэр ерөнхий сайдын бүр эрхийн асуудал эргэлзээтэй болж хувирдаг. Их хурлын дарга бол 4 жил бол бүр эрхийн баталгаатай байх учраас та магадгүй их хурлын даргынхаа байр суурьндээ байх нь илүү оновчтой болов уу гэж бодсон байх. Яг хоо засгийн газар бол улс төрчид болдгоо газар юм байна. Гарсан хуулийг биелүүлдэг, улсын хурлаас гарсан шийдвэрийг биелүүлдэг ийм газар л да. Улсын хурл бол улс төрждөг газар юм байна. Улсын хурл дотор одоо тэр гудамжин жагсаал хийж хэрүүл хийж яхахын оронд энэ танхим дотор хэрэлт хэсгээ. Хинийхээ зөв гэдгээ тэнд яар. Одоо нөгөө улс төржиж байна, чи болмол гэдэг чинь засгийн газар дээр бол болно. Их хурл дээр бол ёстой нөгөө улс төрждөг зориулсан газар нь учраас улс төрийн намын дарга нар бол их хвчлэн энэ танхим дотор байдаг юм л да. Хэрвээ одоо олонх байхгүй бол олонх байвал гүйцэтгэс тэргүүлэл явна, ямар ч асуудалгүй. Тийм учраас улс төрждөг газар байя л гэсэн. Арчсан нам эрх баригч мөртлөө намын даргынхаа тэргүүлсэн засгийн газрыг унахсанд бас хэвлийнхэн гайхаад байгаа л да. Тэгэхээр нөгөө талаар энэ хэдийгээр одоо засгаа шинээр байгуулсан ч гэсэн одоо ардын намын 6 саяыг бас засгаасаа хөөсөн л дөө. Тэгээд оронд нь бол эвслийнхнаас өөр сонголт та бүхэнд үлдээгүй. Тэгвэл эвслийнхэн одоо засгийн газарт орохдоо та бүхэнд бас л нэг болцол тавьсан юм шиг байгаа. Өршөөлийн хуулийг батлуулахгүй бол танаа засагт орохгүй гэж. Тэгэхээр жижиг намын одоо үгээр том нам хөдлөөд байгаа болов уу гэж хэвлийнхэн бичээд байгаа л да. Ер нь бол 12 оны улсын хурл байгуулахдаа аль ч нам олонх байгаагүйгээс аль нэг хоёр эсвэл бүх нам нь зөвшөлдсөж засгийн газраа байгуулж явахаас өөр аргагүй байдалд орсон шүү дээ. Тэгэхээр том нам жижиг нам зөвшөлдөж засгийн газартаа явж үзлээ. Эсвэл бүх бүлэгтээ бүх намууд зөвшөлдөж засгийн газраа байгуулж үзлээ. Одоо буцаага том нам жижиг нам хоёр нь ингэ явж байна. Бас л нөгөө арга ядсан үний л аргууд байгаа.
Хэрвээ болж исэн бол одоо болоод явах ёстой шүү дээ. Гэтэл болохгүй байна. Нам бүлгүүдийн сонирхол өөр байна. Энэ хуулийг гаргана, тэр хуулийг гаргахгүй. Монгол улсын хөгжлийн замын талаар ялгаатай үзэл баримтлууд байна. Тэрэн дотор өршөөлийн хуулийг батлах зайлшгүй шаардлагач байна. Тэр нь зөвхөн одоо шударга сэвслийн бүлэг зориулагдсан үгүй л үгүй. Одоо нийт ялж байгаа 2000 гаруй хүнд зориулагдсан хувь шүү дээ. Тэгэхээр бол болдог юм болдгоо юм гэж байна. Өршөөлөө бол гардгаараа гарна. Тэгтээ арчилсан нам өөрийнхөө бодлогоор л гаргана. Хин нэгэн одоо нам бүлгийн шахалтаар бид нар энэ хуулийг гаргахгүй. Авчирсан нам авилгачдыг өршөөхгүй гэдэг конопон дээр бол санал нэгдсэн байна. Тэгэхээр одоо сайхан бэлгийн засгийн газрыг одоо ирэх сонгуульд хүртэл тогтвортой ажилуулах бодлогыг танаа нам барьж байгаа гэж би ойлголоо л доо. Тэгэхээр одоо ерөнхий сайдыг огцруулах бичиг бас их хурлын гишүүдийн дунд яваад 14-5 гишүүн болсон сураг байгаа. Энэ дээр танаа намын нэг гишүүн орсон байгаа. Нэг гишүүн дээр бас нэмэгдээд нэлээд хэдэн гишүүн орчих юм бол ерөнхий сайдыг огцруулах асуудал манай намаас хүн орохгүй. Та тэрийг баталгаатай мэдэж байна уу? Нэр дурдж байгаа хүнээ гаргана. Намаасаа юу? Үгүй гар үсгээс нь. Ааха. Тий. Өөрөөр хэлбэл одоо гар үсгээ манай нам засгийн газрыг огцруулах хэрвээ зурцсан бол болиулна гэсэн үг. Манай нам засгийн газраа огцруулах ажлыг санаачлахгүй. Тийм ороод ирэх юм бол эсрэг дарна. Тэгэхээр тэр нэг гишүүн чинь хин юм бол та нэр амар жавлаг гишүүн нэр дурддагдаад байгаа. Би тэгэхээр бол өөртөө ярьж амжаагүй л байна. Ааха. Тэгэхээр та өөрийнх нь саналыг татаж авахулна гэж хэлэх гээд байна да. Тий одоо намын сахилга бат. Таны үгэнд орохгүй өөрийнхөө явбал явах уу? Орох байх. Бусад гишүүд одоо ерөнхий сайдын огцруулах асуудлыг одоо таны үгээр ингээд гар үсэг зурхгүй байна гэдэг та хэр зэрэг итгэлтэй байна. Магадгүй та нөгөө сонгуулийн үеэр дахин нэр дэвшүүлэхгүй шүү гэсэн сануулгатай холбоотой юу? Тэрийг бүлэг дээр гаргацсан байгаа. Ааха. Хэрвээ бүлгийн шийдвэрийг зөрчиж ерөнхий сайдыг огцруулахаар, засгийн газрыг огцруулахаар сануулах юм бол би нэр дэвшүүлэхгүй байх хэрэг надад ирсэн байгаа. Тэгэхээр сая засгийн газрын төсөвтэй хамт орж ирсэн засгийн газрын бүтцийг цөөлөх асуудлыг гинтхэн буцаага татчихлаа. Та тэгэхээр буцаа гэж одоо зөвлөсөн үү яасан? Дундуур нь хөндрөл гарсан. 8 сарын 1-ээс биш 1 сарын 1-ээс гээд засгийн газрыг унгаах хэмийг ардын нам сэдээд манай нөгөө эвслийн хэд маань нийлээд тохирсондоо байлгүй. Засаг унахч магадгүй болохоор нь буцаага татуулчлаа. Ааха. Тий, тэгж тохироогүй байхгүй юу? Уг нь байнгын орон дээр арай өөр тайлбар гараад ирсэн. Харин тий. Ер нь бол дараагийн ерөнхий сайдын бүр ихэнд халдах гээд байна. Тий, тийм ойлголт бас байж болно. Гэхдээ улс төрийн намууд зөвшөлдсөд энэ шийдвэрээ гаргаж байвал дараагийн сонгуульд хэн ч ялсан хамаагүй жоохон замбраатай засгийн газартаа болёо. Тэрийгэ өөрчлөхгүй удаан хугацаанд тогтвортой авч явъя. Үндсэн хуулийн нэмэлтээр 9 яамныхаа нэрийг бичээд үндсэн хуулиндаа бичих гэж байгаа шүү дээ. Сонгуульд ялсан нам бол яамгүй 3-аас сэтрэхгүй тийм сайдыг нэмэх эрхийг л өгч байгаа. Ийм идегээр өргөн барьсан. Тэгээд явцын дунд ардын намынхан улс төржүүлэхээр нь болчлоо л доо. Засгийн газрын доктортой байдал нь илүү чухал л да. Өөрөөр хэлбэл та засгийн газраа сөрөг хүчний тоглолтоос авч гарлаа гэж хэлэх гээд байна. Тоглож магадгүй байсан учраас болиулчлаа. Зүгээр одоо бас зорж байгаа юм байна. Оноос өмнө үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг хийгээд 9 яамныхаа нэрийг өччих юм бол эх сонгуулиас хойш саяхан оруулсан төсвийнхөө дагуу одоо баг төсөв батлаад явна гэсэн. Өөрөөр хэлбэл үндсэн хуулинд өөрчлөлт оруулах юм бол альваны хууль зөрчсөн асуудал болохгүй. Нөгөө талаас шинээр засгийн газар байгуулагдах болгонд төрийн зардлыг нэмдэг асуудал байх болно. Тэр алга болно. Ер нь тогтвортой явуул гэсэн үг. Удаан хугацаанд тогтвортой яв. Одоо энэ засгийн газар чинь сонгуул хүртэл тогтвортой, найдвартай ажиллах нөхцөл бүрдлээ гэж та хэлж чадах уу? Арчилсан намын зүгээс бол бүрдсэн. Тэгвэл бид олонх 39 биш гэдгийг санах хэрэгтэй. Энэ засгийн газар тогтвортой ажиллах ядаж 4 гишүүн бол олдно гэж найдаж байгаа. Өөрөөр хэлбэл 4 хүний зүргэл асуудал шийдэгдээд байгаа юм аа. 39 байж ижил асуудлыг шийдэж шин.
Бас нэг сонирхож байгаа асуудал бол барь засаг сайдыг огцруулах асуудал яригдах гэжсэн нэгэ болчлоо л цэцгийн дүгнэлтээс болоод тэгтээ энэ цэцгийн дүгнэлтийг барь засаг сайдын захиалгаар хийчлээ гэж яриад байгаа юм. Тийм хардлага байгаа. Тийм учраас цэцгийн дүгнэлтийг эцлэн гаргахыг хүлээж байгаа. Тэгэхээр цэцгийн гишүүд дотор танаа намынхан бас байна уугүй юу? Хуучин улсын хурлд нэр дэвшижсэн нэг л хүн байгаа. Тогоочин лавга өөр нам амар явсан байхгүй дээ. Голцоо би бол миний үед 2-3 тамилгаа хийгдсэн. Би бүгдээрэнд нь хууль зүйн дээд сургуулийн багш нараас оруулсан байгаа. Таны зүгээс нөлөөлөх магадлал байгаа юу? Жишээлбэл одоо арч намын засгийн газрыг огцруулахгүй тул тэр хүмүүс тийм дүгнэлт гаргацсан юм уу гэсэн хардлага байдаг байхгүй юу? Тэр талаар би ярилцаагүй тэд нартай. Ер нь бол цэцгийнхэнтэй ярилцчих хэвээр юм. Их хурлын гаргасан хууль зөрчил гэж байгаа бол гарахаас өмнө биднэрт санал болгох үүрэг нь бас байгаа шүү дээ тэднэрт. Тэгээ одоо бол гарсныхан дараа байнга дүгнэлт ирүүлээд байгаа харагдаад байна. Тэгж байгаа. Тэгэхээр их хурл одоо ер нь цэцтэй бас уялдаатай холбоотой ажиллах шаардлага хүлээж авч яана, хүлээж авахгүй янз бүр л байгаа. Тэгээд хүлээж авахгүй байсан ч гэсэн цэц их суудлаараа шийдвэрээ баталгаажуулчих юм бол тэгээд их болно. Хуульд өөрчлөлөөр л явна. Алдаа болж хувирдаг тийм. Тэнд нэг алдаа гэхээсээ илүү үндсэн хуулийг хэрхэн ойлгох вэ гэдэг л юуны онлайн маргаан шахуул юм байна. Тэгвэл засгийн газрыг огцруулах асуудлыг танаа засгийн газарт хамтарчихсан байгаа нөгөө эвслийн гишүүдийн чинь зүгээс тавиад ах юм. Тэгэхээр энэ нөгөө хамтарсан гэрээ чинь зөрчигдөд байгаа юм шүү. Гэрээ зөрчигдөж байгаа. Би сөрөг хүчин санаачлагад бол ямар ч одоо эмзэглэх юм байхгүй. Тэгэхээр эвслийн бүлэг 10 гишүүнтэй аруулаа энэ засгийн газраа доктортой ажилуулна гэж орчоод доктороос нь санаачлаад гарын үсэг зураад гүгээд ахаар нь би бол ойлгохгүй л байгаа. Тэгвэл яг гарын үсэг зураад миний гар дээр ирээгүй байна. Энд чинь өргөн барих хэрэгтэй шүү дээ. Тэр тохиолдолд ярихаас биш одоо бол таамаглаж ярих бол боломжгүй л дээ. Хэрвээ эвслийн гишүүд одоо энэ нөгөө амлалтаа зөрчөөд энэ танхимын зарчмаа зөрчөөд одоо засгийн газрыг огцруулах асуудлыг оруулаад ирлээ гэж бодоход та нөгөө Монгол Ардын сул намтай хамтарсан гэрээгээ арчилсан нам ба өөрчлөх үү яах вэ? Арчилсан нам ба одоо засгийн газрыг хамтарч байгуулахаар 2012 онд байгуулсан гэрээгээ бол эргэн харна. Гэрээнийхээ биелэлтийг шаардна. Одоогийн засгийн газрын үйл ажиллагааг хараад байхад таны бас бодлого үг ер нь анзаарагдаад байгаа байхгүй өөрөөр хэлбэл намын дарга дээрээс удирдаа засгийн газрын одоо хаашаа ажиллах чиглэлийг нь тодорхойлоод байгаа шиг харагдаад байна. Намын дарга биш, намын зохих байгууллагууд засгийн газартаа үүрэг өгнө шүү дээ. Сайхан бэлэг гэдэг хувь хүний засгийн газар биш. Арчилсан намын засгийн газар учраас бид бол бодлогоо хэрэгжүүлнэ. Гэхдээ нөгөө энэ чинь бидэнд үндсэн хуулиар олгоцсон эрх. Тэгвэл нөгөө талаар ерөөсөө сайхан бэлэг өөрөө хүснээрээ ажиллаж чадахгүй намын бодлогоор асуудал хандсан суулаад утсан хүүхэлдэй юм шиг харагдаад байна гэж сөрөг хүчнийхээ шүүмжлээд байгаа. Ерөөсөө нам болж сонгуульд ордог, нам болж улс орныг удирдах явдаг. 76 бие даагч нийлээд парламентын сонгуульд ялж болдгоо, улс орн засгийн газар байгуулж болдгоо гол юм чинь хэдийгээр одоо муу хэлэгдэж байгаа ч гэсэн энэ улс төрийн нам гэдгээс өөр юмыг энэ хүн төрөлхтөн бодож олсонгүй шүү дээ. Та нар ганцаараа улс орныг удирдахгүй. Улс орон даяар одоо энэ адилхан үзэл бодолтой хүмүүсээ нэгтгэж яагаад мөрөө хөтлөрөөр дэвшүүлээд сонгуульд оролцоод тэрвээ ялах юм бол нийтээрээ энэ олгогдсон хугацаанд 4 жилдээ улс орноо удирдаа. Тэрээс хэн нэгэн ухаантай үнэ гаргачаа тэр үнийхээ үгээр явж болохгүй л гэж байгаа. Та намын дарга болоод удааг байхдаа фракцгүй нам болгоно гэсэн амлалтыг өгсөн. Тэр амлалт чинь биелж гэнэ үү? Ер нь танд бас хэр зэрэг хүндрэл байна? Ер нь сонгуульд өгсөн үед энэ фракц гэдэг юм болиё гэж бүгдээрээ ярьсан. Одоо бол асуудалд фракцын зүгээс хандахгүй байгаа нь өөрөө тэргүй болсны одоо баталгаа юм. Мэдээж найзууд хоорондоо уулзаж уулзахыг бол үгүйсгэж болохгүй. Гэхдээ одоо юу гэдгийг дэд сайдын томилгоо сая алга болчлаа л да санал хураалтаар. Тэгэхэд одоо өөр зарчмаар асуудал хандсан бол фракц болсны илэрхийлэлтэй. Гэхдээ дэд сайдын томилгоо гэснээс хэрвээ одоо дэд сайдын суудлыг байхгүй болохгүй хэвээр нь үлдээсэн бол танаа намаас бас нэлээд хэдэн хүмүүс одоо дэд сайд болж орж ирэх байсан. Тэр хүмүүс нь дандаа фракцын төлөөлөл байгаа анзаарагдаад байсан байхгүй. Тэгэхээр бас фракцын төлөөлөл ялангуяа энэ сайдын томилгоо юм уу дэд сайд юм уу бэлэн хуваах суудлыг дандаа байгаа. Сайд дээр жишээ нь бол хэрвээ фракц байсан бол би фракц болгоноос дэд сайдыг аваад болгочих байлаа. Гэтэл би өөр шалгуур тавьсан. Тэрийн гүйцэтгэх зөвлөл баталж өгсөн.
улсын их хурлын гишүүнчгүй орон нутгийнхаа сонгуульд ялагдсан 3 аймгийн намын даргыг дэд сайд болгоё гэдэг бол фракцийн биш шалгуур гэсэн үг. Тэрэнд байгаа хүмүүсийг ямар фракц гэдэг нь би сонирхоогүй. Зүгээр л намын дарга гэдэг албан тушаалаар нь нэр дэвшүүлсэн. Гэх мэтээр бол асуудалд ингэж хандах юм бол зөв гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн хавар 5 толгойн гэрээг өнгөрсөн 4-р сард засгийн газар оруулж ирэхэд та дэмжээгүй хүмүүсийн нэг. Тэгээд таны бас байгуулсан ажлын хэсэг бас ашиг сонирхлын зөрчилтэй байна. Яг мэргэжлийн бас хүмүүс байна гэсэн шүүмжил дагуулж исэн. Үнэхээр энэ гэрээг байнга ороо чуулганаар хилцэхгүйгээр би дэмжээгүй биш. Би наадхай чинь зогсоосон. Харин тэгж хэлгээд байна л да. Тий, улсын их хурлын дарга, улсын их хурлын удирдлага, дэд дарга, гончигдор, цог, Мия гомбын их хурд бид дөрөв албан бичиг явуулж иж улсын их хурлд оруулж ирээд тэгээд зогсоож авсан байгаа. Манай улсад байгаа бүх хуулийг зөрчсөн гэрээ учраас энэ цаашаа явах боломжгүй. Ажлын хэсгийн дүгнэлт 64 хуудастай дүгнэлт байгаа. Тэр хэвлэл мэдээлэлд нээлттэй байгаа. Манай их хурлын веб хуудсан дээр байгаа. Яагаад зогсоосон тайлбарыг тэндээс цэвэр хууль зүйн үүднээс олж үзэх хэрэгтэй. Ер нь хэдэн гишүүн цуглаж байгаа дээш харж байгаа бичсэн юм байхгүй шин. Экспертүүдийг дайчилж ажиллуулсан. Тэгэхээр зүгээр их хурлын ажлын хэсгийн дүгэл дээр асуудал хэлц хэсгийг шийдэх нь хэр зэрэг зохистой юм бэ? Уул нь бол чуулган байнга ороогоор асуудлыг хэлцэж хэлц хэсгийг шийддэг шүү. Яг нь ажлын хэсгийн дүгнэлтийг засгийн газар хүлээн зөвшөөрөөд нөгөө алдаатай хуулиураа татж авсан байгаа өөрөөсөө. Татаад авчгаар хэлцэх юм болчихж байгаа. Одоо асуудал тэгээд таны одоо тавьж байгаа шалгуурын дагуу ер нь одоо засагдаж орж ирэх бол та юу гэж харж байна? Ер нь бол 5 толгой дээр уурхаа дээр нь асуудал байхгүй. Тэр нүүрсээ авахад гарах дээр гол нь тээвэр борлуулалт хоёр дээр байгаа. Тэгэхээр энэ хоёр дээр байгаа асуудлыг шийдэхгүйгээр 5 толгой уурхаа цаашдын ашиглалт бол одоо амжилт хүрэхгүй юм л та. Тийм учраас уурхаа гэж шийдвэр гаргахаас өмнө урагшаага явсан гашуун цохотын төмөр зам, зүүн тишгээ явсан сайн шиндийн төмөр замыг нэн тэргуунд барих ёстой юм. Монголын төмөр зам гэдэг компани энэ дээр ажиллаж байгаа. Энэ хоёр замын хөрөнгө оруулалт бол үндсэндээ шийдэгдсэн байгаа. Тэгэхээр эрх хавар ажил нь эхлээд дууссаны дараа 5 толгой хэрэг вэ гэдэг асуудлыг сөхөж үзсэн дээр. Ягаад гэвэл нүүрсний уурхай төмөр замгүй байна гэдэг бол өрсөлдөх чадваргүй болчиход байгаа. Энэ төмөр замаа барьж чадаагүй хэний буруу гэдэг бол дараагийн асуудал да. Үндсэндээ тонн нүүрсээс $1 хувьцаа эзэмшилт буюу 80% засгийн газар 2% нийт Монголын 2 сая ард түмэнд очихор бол хөгийн жижиг мөнгө шүү дээ. Тэгээ ийм эдийн засгийн тооцоо тэр газар ашиглаж 60 жилээр өгч болохгүй олон хууль зөрчсөн байсан учраас зогсоосон. Одоо гацууртын ордын асуудал их хурл дээр яригдаж эхэлж байна. Тэгэхээр гацууртын ордод төр 34% эзэмших үү? Эсвэл одоо тэгж эзэмших мөнгө байхгүй учраас оронд нь одоо ареалтыг 3%-аар тооцож авах уу гэдэг асуудал яригдаад байна. Та энэ асуудал дээр юу гэж бодож байна? Аль нь ч болно, ямар ч ялгаа байхгүй. Гэтэ 3% гэдэг арай бага байгаа юм шүү. Үгүй 34 авсан тохиолдолд манад ногд ашгаар хэдэн жилд хэдэн юм ирэх үү? Тэрийг ареалтыда хувиргаж үзэхээр 3 гэдэг тоо гарч байгаа шүү. Тэрээс хэн нэгэн баяр зүг цай дээшээ харж агаад 3 гэдэг тоог бодоод олцоогүй. Тэгэхээр тэр бол эрсдэлгүй харин ч илүү боловсронгуй болох юм байж магадгүй. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтын ажлууд бас хэдийгээр эдийн засаг хүнд байгаа ч гэсэн бас үргэлжлэх төлөвтэй байгаа байна л да. Тэгэхээр эх онд бол жишээлбэл төмөр замыг барих асуудал шийдэгдэж байгаа шиг байна. Тэгэхээр энэ барих зардал дээр бас ер нь яаж зохицуулт хийж байна? Улсын их хурл гашуун цохот бичгтийн төмөр замыг нарийн царгаар барихаар шийдээд жил гаруй өнгөрч байна. За хөрөнгө оруулагчид олдож байна, зээлт олдож байна. Саяхан Японы ерөнхий сайдын альчлаар 5 толгойгоос сайн шиндийн төмөр зам 445 км замын судалгааг хийж дуусгаад тэгээд одоо Жибек банкнаас санхүүжүүлж болох тухай яригдлаа. Ер нь замын уртгийн 50-аас илүү хувь нь зөвхөн Монголд байна. Хайрга байна, ажиллах хүчин байна, тэр элс шороо, тэрийг хийдэг технологи нь байна, инженерүүд нь байна, бүх юм нь байна. Тэгсэн мөртлөө бид нар одоо гадаадын нэг компани орж ирэл төмөр зам барьчих юм шиг хүлээгээд идэг. Тэгэхээр Монгол бол өөрийнхөө одоо бидний хийж чаддгүй цорын ганц юм бол ирээс байгаа. Монголын компани дархны ард түмэрлэгийн үйлдвэр хэрвээ ирээсийн захиалга өгвөл бид
дараа жилийн эцэг ихэд ирээс гаргаж өгч чадна гэж байна. За ганц асуудал байгаа нь энэ түлшний асуудал байгаа. Дизель түлш. Дизель түлшийг бас Монголдо хийдэг нүүрснээс гаргадаг ийм компани бас гарч ирж байна. Тэгэхээр үндсэндээ төмөр замыг бол Монголын төмөр замчин бариад дархны ард төмөрлөгт хийсэн ирээсээр хийгээд дээр бетоноо хийгээд ингээд монголчууд өөрсдөө 100% хийж болж байгаа бол энийг ер нь эхэлье. Бидэнд гашуун сухбат дээр ажилласан 13 компани туршлага байна. Хэдэн техник орсон хин. Тэгэхээр энэ бичигт гашуун сухбат сайн шинжийн төмөр замд нийлээд 10 мянган хүний ажлын байр байгаа. Шууд. Тэр чинь дагаж нөгөө хоол унд хувцас өнөр зөрлөг барьдаг гэд нэлээ их олон тэрбум төгрөгийн ажил бас дагалдаад байгаа. Энэ бүх ажилд бол бид цэргүүдээ ашиглаж бүтээн байгуулагч цэргүүд ашиглаж болж байна. Сахилга баттай архитар суудгүй богино хугацаанд ажлыг амжуулж чаддаг. Цалин аваа. Эхний мэдээж нөгөө цэргийн эрдэм сурахад бол цалин өгөхгүй ш. Энгийн бүтээн байгуулалтанд оролцоод нэг 500 мянга орчим төгрөгийн цалин дансанд нь орноо. Тэгээ халагдахт нөгөө мөнгө нь одоо байрны урьдчилгаач болдог юм уу нөгөө төмөр замын зэрэгт албаа гэдэг олон хүн ирэх байх. Нөгөө 171 мянган тал нь хэрэгтэй байгаа ш. Цэрэг татлагын хугацаа дуусангууд 1 жилийн дараа нь цахилээд мөнгөтэй цалинтай золгочихж байгаа. Төсөв ярьж байгаа энэ үед одоо зардлыг бууруулах асуудал дээр засгийн газар нэлээд хэдэн санаачлаг гаргаж ирсэн. Та тэр санаачлагыг дэмжиж ирсэн. Гэтэл бол одоо энэ төрийн албан агчдын цалин 10-аас 30%-аар хасах зардлыг одоо их хурлын гишүүд олонхонд дэмжихгүй байгаа харагдаад байна л да. Та болохоор 10-аас 30%-аар хасуулчаач 1 жил төвчгсөн байдлаар уул нь уриалга гаргаад дийлсэнгүй дээ. 2005 оноос 2015 буюу 10 жилийн хооронд манай төрийн байгууллагуудын зардал их хурлын зардалч гэсэн хамгийн багадаа 5 дахин хамгийн их нь 10 дахин өссөн байна. Их хурлын зардлыг 6-7 дахин өссөн байна. Тэгээ энэ өссөн зардлаасаа би зардлыг 10 дахин бууруулъя гэж хэлээгүй шүү дээ. 10% бууруулчих. За төрийн өндөр дээд албан тушаалтан буюу нэг 2900 хүн байгаа. Тэдний цалин 30%-аар бууруулчих. Ирэх жил 30% бууруулсан цалингаа мөрдөө явъя. Дахиж одоо бууруулахгүйгээр өсгөхгүйгээр ийм хэлбэрхэн зүйл засгийн газар оруулж ирсэн. Тэрийг бол дэмжиж гарах хэрэгтэй. Гэхдээ бол одоо төрийн албан агчдын цалин тэртээ тэргүй ардын намын гишүүд байгаа шүү дээ. Энээс өшөө хасгаар бас хүмүүс төрийн албан агчид гэдэг төрийн улс төрийн албан агчдыг ярьж байгаа шүү дээ. Улс дээр ердөө 2900 хүн байгаа. Улсын их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд, засаг дарга нар, орлогч нар. Тэрээс одоо жирийн эмч багш, жирийн одоо цагдаа, жирийн цэргийн албан агчийг цалин хасах тухай яриаггүй шүү дээ. Ардын намынхны ярьж байгаа юм та нар харж байгаа баг. Зардлаа хасъя гэчээд нөгөө талдаа их хурлын гишүүдийн цалин хасахгүй гэдэг ингээд бие биентэйгээ зөрчилтэй юм яриад байгаа үстэй. Энэ хоёр нэгэн зэрэг биелэх боломжгүй шүү дээ. Зардал хасж байгаа бол цалингийнхаа 30%-ыг асуул. Гишүүд бол өөрсдийнхөө цалингаас асуулах дургүй байлээ л дээ. Одоо байгаа нь хөрөхгүй байхад өшөө 30% хасна гэдэг чинь хэцүү байна. Дан цалингаар амьдардаг гишүүд нэлээд олон байна гэж яриад их. Та жишээлбэл дан цалингаар амьдардаггүй илүү бас бизнесийн орлого байдгүй. Мэдээж их хурлын гишүүн төрд ажиллахаас өмнө байсан компани байна. Тэндээс ногдол ашиг авдаг. Гишүүний цалин улсын их хурлын даргын цалин гишүүдээс арай дээр өндөр л дээ. Хэд үлээ ойролцоогоор? Гишүүд чинь сая 500 орчим билүү сая 350 авдаг. Тий, гишүүд сая 300 авдаг. Би нэг 2 сая 100 орчим авж байгаа. За. Тэгэхээр 30% хасахаар бас нэг сая хэдэн зуул болно л да. Үндсэндээ зардал бол гарахгүй шүү дээ. Гэр үнэгүй байранд сууж байна. Хоолны зардал гарч байна. Өдрийн хоол. Унаа улс таачж байна. Тэгэхээр над үндсэндээ бол зардал бол маш бага гарч байгаа гэсэн үг. Цалин бол хүрч байна. Өөр илүү дутуу юм бодохгүйгээр ажиллах боломжтой. Гишүүдийн хувьд ч гэсэн нэг муу цалин биш л өнөөдрийн зах зээлийн яваар бол. Таны хувийн бизнес чинь ямар чиглэлээр вэ? Хичнээн компанитай хувьцаасан шүү дээ. Нэг компани. Тэр чинь ямар чиглэлээр вэ? 100% минийх нэг офисын байшин л байгаа түрээсээ. Түрээслүүлдэг гэх юм уу? Тэгэхээр одоо
таны даргалж ирсэн 2 ч удаа даргалсан төрийн өмчийн хорог татан буулгах асуудлыг засгийн газар оруулаад ирлээ л дээ. Тэгэхээр та ер нь юу гэж хүлээж авч байна? Энэ төрийн өмчийн хороо Монголд хэрэггүй гэдэг цагааг үүсгсэн байгууллага илүү өөр маягаар асуудлыг харах хэрэгтэй. Одоо үндсэндээ эрчим хүчний компаниуд уул уурхай гэдэг нэг 2 төрлийн компанид хөвцөтэй үлдчихлээ шүү дээ. Тэгэхээр энэ бол чиглэлээр мэргэжлийн компани болоод уул уурхай нэрдэс монголч байдаг юм уу? Эрчим хүч нь одоо Монголын эрчим хүчний компани гэдэг юм болоод цэвэр компанийнхаа журмаар ажилласан дээр байгаа. Тэнд нэг баахан төрийн албаа агцуучаад бизнесийн шийдвэрүүдэд төрийн өмчийн орноос асуугаад явах нь бол утга учраа алдчихлаа л да. Тийм учраас Сингапурын Temasek маягийн төрийн өмчтэй компаниудтай бол байна. Бүр мөсөн алга болохгүй шүү дээ. Нэгэнт байгаа бол энэ дэлхий дээр байгаа шилдэг туршлага нь юу юм гэхээр Temasek шиг холдон компани хэлбэрээр явах нь зүйтэй байгаа. Бизнесийн юмар л оролцсон. Бизнес төрийн албаны хүнд суртлын маягаар оролцох нь бол өрсөлдөөнд ялагдуулж шít. Тийм учраас цагтаа татан богдаад одоо шинэ юу аль хэдийн шилжих болцсон. Аль 2012-нд хэлсэн одоо хүртэл эргэжээгүй л явж байгаа. Тэгэхээр одоо энэ эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ер нь компаниуд нэлээд орлого нь буураад зарим дампуурч байна л да. Таны хувьд ер нь энэ нөлөөлж байна уу? Бид нар нэг сүүлийн 10 жил их буруу замаар явчлаа л да. Тэр нь юу гэхээр энэ нэг түүхэн эдийн үнийг мөнх юм шиг бодоод төсвийн орлого бол өссөн. Одоо 10 жилийн дотор 10 дахин өсөж шít. Тэр хэмжээгээр зарлагаа өсгөж явагдсан. 12 оноос эхлээд манай гаргадаг үндсэн түүхэн эдийн үн хамгийн багадаа 30%. Одоо алтны үн 30% нэлээ. За нүүрсний үн бол 300% жин. 150 байсан нүүрс одоо $50 болж шít. Тэгэхээр 30%-аас 300% унсан бараатай үед Монгол улсын төсвийн орлого буурах нь тодорхой. Батболдын засгийн газрын тараасан ямиг Алтан уяг сайхан бэлгийн засгийн газар өөрийн дараад одоо хүртэл дар дуусаагүй явж байна. 2 их 80 төгрөгийг зүгээр л тараацсан. Чи ч авсан, би ч авсан. 21,000 төгрөг. Зүгээр өгөөд байхад нь аваад байсан шүү дээ. Мөнгөтэй болохын хэрээр янз бүрийн зарлага бодож олоод идэв юм байна. Манай зарлагын өсөлт бол орлогын өсөлтөөсөө давсан шүү дээ. Орлого зарлагын зөрөөг юу гэдэг вүлээ? Алдагдал. Төсвийн алдагдал. Алдагдал үйлдвэрлэе л гэсэн. Ядаж нөгөө орлогынхоо хэмжээнд зарлагаа үйлдвэрлэж болно да. Тэгээгүй байхгүй. Бид ингээд хөөрцөн байхгүй одоо энэ стакантай ус Монголын эдийн засаг. Гэтэл энэ нөгөө хөөрсөн хүчин зүйл маань алга болчихлоо шүү дээ. Тэгэхээр бид газар дээрээ буух ёстой да. 2 янзаар бууж болно. Тас гэж буугаад хагарч болно энэ ус. Эсвэл аятайхан шиг буугаад зөөлөн газар туулахын тулд нэг шүхэр гэдэг юм хэрэг болж байгаа энэ. Энэ бол Чингис бонд байгаа, Самара бонд. Хэрвээ энэ Чингис Самара бондыг аваагүй бол энийг яаж ашигласан зөв буруугээд зөндөө юм ярьдгийг. Хэрвээ энэ хоёр байгааг бол тас гэж уугаад нөгөө валютын ханш чинь $5,000 болчих байлаа шүү дээ. Тэгэхээр энэний хүчээр энэ эдийн засгийн менежментээ бид бол зөөлөн газардуулаад аваа явж байгаа. Бүр эдийн засагт ийм нэр томьёо бол хүртэл гарсан байна шүү дээ. Одоо ийм шүхэр гэдэг үү? Биш. Hard landing гэдэг нь унаа тагарахыг хэлж байгаа. Soft landing гэдэг нь зөөлөн газардахыг хэлж байгаа. Тэгэхээр энэ Монгол банк засгийн газрын сүүлийн 3 жилийн авч явсан арга хэмжээний үр дүнд бид зөөлөн гадарсчлаа. Одоо өөрийнхөө хэмжээнд очлоо. Одоо танхимд орох юм бол манай үед 17% өсөлт байсан. Та нар яга унгаач юу? 3 хүн байхтай яад ингээд ардын намын сайд нар, ерөнхий сайд нар гişүүд ярихыг харж л байгаа. Өвөл нэг шуурга болоход мал нь алга болоод бүгд өгч штэ зууданд. Яг тэрнтэй адилхан 17% өсөлт бол байхгүй. Тэр нь ердөө ганцхан компани, оюутлогоо гэдэг компани тухайн жил оруулсан 2010-11 оны дамжиж орсон хөрөнгө оруулалтын үр дүн. Энэ засгийн газраас оруулж ирсэн төсвийг та ер нь 2 гараа өргөж дэмжиж байгаа харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй энэ засгийн газрын тооцоолсон төсөв цаанаа нууц ноёнтон гэдгийг нууц автор нь та юм швэз. Үгүй бид нар бол бодлогоо л хэлж байгаа. Арчсан намын бодлого бол энэ. Бид нар ингээд хөөсөн төсөв баталж яхаар болио. Хөрсөн дээрээ бууя. Одоо нэгэн зөөлөн газардсан учраас одоо бүх тоогоо энэ бодит эдийн засгтайгаа уяа.
алийн болгон одоо 17% өсөлтөөрөө бахархаж худлаа яриад тэгээд худлаа тоо гаргаад тэр нь бүтэхгүй болохоор төсвийн тодтгол хийгээд явах вэ? Одоо бодиттой тондоор бууцгаая. Хүнжлийнхаа өрөөр хөлөөж ия гэдэг бол одоогийн өргөн барьсан төсөв. Сайхан бэлгэн засгийн газар дур мэдээж төсөв өргөн барьдгүй шүү дээ. За одоо эдийн засгийн болчиж ямар төсөв өргөн барих вэ гэдэг хэлэлцүүлэг төсөв өргөн барихаас өмнө явагдаж байгаа. Тэрийг бол та нар хардггүй, энэ бол манай дотоод хэлэлцүүлэг учраас тэгээд ийм маягаар өргөн барья л гэж шийдсэн. Намын дарга, улсын хурлын дарга хүн гэр бүлдээ цаг зарцуулж чадж гинүү. Та өдөрт одоо хэдэн цаг ажиллаад ер нь гэртээ харж байна? Яг хэдэн цагт харж ин гэж асуух гэдэг юм л да. Өдөр болгон тодорхой цагт харж чадахгүй л байгаа. Аа. Ерөнхийдөө мэдээж оройтж байгаа. Тийм. Гэхдээ өдөр болгон 10 цаг гэж бодлоо ярихгүй. Мэдээж 10 хүртэл байх үе бол байна. Гэхдээ цөөхөн. Тийм 8-аас өмнө бол харж үзээгүй. 8-аас өмнө харчих юм бол хүүхэд гайхаж байгаа. Та мэдээс өмнө нэрчлээ штэ гэж. Би үргэлж дараа нь очдог учраас үзэж авчихгүй л байгаа. Тэгэхээр нөгөө 8 цагаас мэдээ гардаг. Аа. Та ер нь одоо гэр бүлдээ хэр халамжтай байж чадчихээн. Энэ их ажлын ачааллынхаа хажуугаар бас хүүхдүүдийнхаа хичээл сургалгуудаас анхаарч амжиж байна. Манай хамгийн бага хүүхэд санхүү эдийн засгийн сургуулийг сая төгссөн. Аа за. Тэгэхээр хичээл нь одоо надад огт хамаагүй болсон. Хамгийн бага нь сургуулаа төгссөн гэсэн. Тэгэхээр одоо том нь бол одоо сургуулаа төгсөөд одоо 4-5 жил ажиллаж байна. Хүүхдүүдтэй ер нь мэрэгчлээ сонгоход та ер нь нөлөөлж чадсан уу? Өөртөө сонголт хийсэн болов уу? Мэдээж аав ээж хоёр нөлөөлнө шүү дээ. Юу гэж тэд нар дураараа сонгох вэ? Хүмүүс ер нь ихэнх нь өөртөө сонголт хийсэн байдаг. Жишээлбэл би аав ээжээсээ зөрж байгаа сэтгүүлч болсон л доо. Магадгүй тэгвэл манай гурав хүүхд гуруулаа бид нар явгаар явж байгаа. За жишээлбэл та баг нь одоо эсвэл тэр хүний чадвах сурлагын байдлыг харж зөвлөгөө өгдөг юм уу? Эсвэл одоо шууд тулгаал одоо үгүй мэдээж өөртөө зөвлөл чи эдийн засгч бол гэдэг юм уу? Мэдээж өөртөө зөвлөн. Тэгэхдээ хоёр дахь хүүгээ бол тулгаж инженер болгосон. Аа за. Тэгээ уг нь эмч болохоор явж исэн сүлдээ ер нь амар удаан хугацаатай би болиё гэсэн өөрөө. Аа за. Химээрээ сонгон Монголд явдаг байсан. За чи тэгвэл химийн инженер болоо гэд химийн инженер болгоо хувиргацсан. За за. Тэгээ одоо харамсах байгаа юу? Таны үгээр явсан да? Үгүй одоо Монголд байхгүй тийм нарийн юм сураад явж байгаа. Аа за за. Хүүхдүүдтэй нь ер нь дээд боловсрол хаана эзэмшсэн бэ? Том Dickinson State University гэдэг North Dakota-гийн Америкийн хоёр дахь хүү дуусаагүй байна. Дахиад 1 жил 2 жил байгаа. Парабергийн уул уурхай академи. 3 дахь охин санхүү эдийн засгийн дээд. Бас дуусаагүй байгаа. Тэгтээ гадаад 1 жил сурах ёстой. Олон улсын мэргэжсэн нэгтлэн батгай. Хоёр дахь нь хими инженер. Нүүрсний хэмээр. Тэгэхээр таны энэ хүүхдүүд чинь гадаадад мэдээж хувийн өндөр төлбөртэй сургуульд явж байгаа юм чинь төлбөрийн та хувьяасаа гаргаж гэнэ үү эсвэл ямар нэгэн байдлаар тэтгэлэг өөртөө олоод сурцсан юм болов? Том хүү гадаад оюутнуудад олгодог scholarship болсон. Аа за. Тийм мэдээж амьдралын зардал манахаас гарна. Дунд хүү Герман засгийн газрын тэтгэлгээр Герман Монгол хоёрын засгийн газрын гэрээгээр шүтээст 2 жил, Парабергийн уул уурхай академид 2 жил, 2 дээр нэмэх нь 2 гэдэг хөтөлбөрөөр явж байгаа. Охины зардал бол цэвэр бит 2 дээр. Эхнэртэй нь бас тантай адилхан хуульч мэрэгчлээ гэж би ойлгосон. Хууль зүйн яам. Би бол инженер шүү дээ. Та нарыг хуульч гэдэг ах юм. Яг та бас давхар мэрэгжил чинь хуульч. Би асуухаар би бол инженер л гэж байгаа. Би 5 жил сурсан инженерээ мэдээж өмнө тавина шүү дээ. Дараа нь 2 жил сурсан нэмд оржийн муулаад идэг Темс. Тийм учраас би өөрийгөө хуульч гэж боддгоо. Би яг л хуульчийн шалгалт өгөөгүй. Би бол эрхцүү гэдэг мэргэжлийг 2 жил сурсан. Тэгсэн. Тий. Монгол Улсын их сургуулийн хуулийн сургуультай эрхцэн мэргэжлэр сурсан гэж оройгоор гэдэг юм уу. Тэгээ өдрөөр ч бас явсан л да. Дараа нь Дэнүрийн их сургууль 2 жил бизнесийн удирдлагын магистр. Тэгэхээр их хурлын дарга чуулган удирдах хахад эхнэр нь бас гишүүдийн асуултанд хариулаад сууж байгаа нь бас их содоо харагддаг л да. Танд ер нь энэ ямар мэдрэмж төрдөг вэ? Одоо орж ирэх ёстой бол орж ирнэ шүү дээ. Тий. Цөөхөн л орж ирдэг.
Эхнэр хууль зүйн яамд ажиллаж байгаа надтай огт хамаагүй. Аль 1990 оноос эхлээд найрамдлын орон гэж байхад төрийн албанд орсон. Энэ Эрхүүгийн их сургуулийн хуулийн ангийн төгсөөд түүнээс хойш ингээл одоо нэг хамаатан садны ажилд оруулдаг байлаа шүү дээ. Одоо бол хавтгай болсон шүү дээ. Тэгэхэд надаас үл хамааран октябрь оронд ажил ороод дараа нь хууль зүйн яамд ажил ороод ингээл явж байгаа. Би бол манай хамаатныг ингэж тэгж ажил оруулж өгөөч гэдэг зүйлийг хэн ч ярьж байгаагүй. Гэрээсээ би ганцаараа төрийн албанд байдаг. Өөр хүн ордгоо, оруулдагчгүй. Яршиг хэрэг төвгийн нэмэр хил амны нэмэр та нар бойл гэдэг. Одоо ч гэсэн үү? Одоо ч гэсэн. Манай ямар нэгэн хамаатан төрийн албанд байхгүй. Одоо намын дарга, их хурлын дарга хүнд уулна эрх мэдэл нь хангалттай байгаа нөхцөл. Эрх мэдэл байгаа. Гэхдээ би боломжийн албан тушаалд өөрийнхөө ах トゥ нарыг тавьчих бодол байхгүй гэж юу? Тавихгүй бөгөөд буруу гэж бодож байгаа. Та уг нь 5 хүүхэдтэй айлын том юм байл шүү дээ. Тэгэхээр энэ дүүнэрээ бас жоохон татъя гэж бодохгүй юу? Буруу. Дүүнэрт танд санал тавиагүй юу? Ахаа би нэг тэнд очимоор мэрэгчлэрээ нэг дээшээ явчмаар байна гэж. Төргөөгөр ажиллаж амжиж сур гэж байгаа. За. Та тэр их хатуу авах байх нь. Үгүй хувийн бизнесээ хийгээ явж байгаа бол наашаа орж ирэх ямар хэрэг байгаа. Бөөн хардлага сэрдлэг. Бөөн хяналт. Тэгэд хүн болгон хүссэн ажил хийгээл явуулд энэ төрд би нэг өөрийнхөө амьдралыг хамаг цагаа заруулж байна. Манай гэр бүлээс төрж өгч байгаа одоо хандив байхгүй. Цаашаа бол хэрэггүй. Тэр бол хүмүүс их буруу боддог юм билээ. Их болдын бүх хамаатан садан төрд байж таараа гэдэг. Тийм юм бол байхгүй бөгөөд гарахчгүй. Би бол хоригдж байгаа. Яршиг гэж. За тэгвэл дүүнерт нь хувийн бизнес хийдэг юм байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бизнес хийдэг ч юм байна, хийдгүү ч юм байна. Тэгэхээр бизнес хийдэг дүүнраас чинь зүгээр би нэг энэ тендерт орох гэсэн та дэмжиж өгөөч гэж хэлэхгүй нөө. Тендерт би оруулдаггүй. За. Энээс л хол яв. Бас дахиад хил амны нэмэр. Та тэгэхээр төрд ажиллах, тендерт орох бүх эрхийг нь хязгаарлаад байгаа юм байна. Тэгэхээр их дуулууртай дүүнер болж таарах нэ. Тэгэл миний үгэнд орно. Би чинь айлын том бүгдийн захиргаад байна шүү дээ. Ер нь бол төртөө бизнес хийн гэдэг бол бас л бөөн ядаргаа юм бэл. Ажлын хийлэгчээ мөнгөний өгдгөө зовоон ядаргаа тэрний орон зүгээр л өөрийнхөө ямиг хийгээл явж байгаа. Ядаж энэ концессийн гэрээнд оролцуулах боломжгүй юу? Хэрэггүй хил амны нэмэр. Аав ээжтэй таны энэ хатуу байр зэрэг ер нь шүүмжилдэггүй юу? Дүүнараа нэг хэрвээ гайгүй өөдтэй яваад тэгж хэлдэг. Дүүнараа чирээд явж болдгоо мó? Тендер мендер гэдэг юм өгөөд ахын чи өгч болдгоо болохгүй. Энээс хол яваал гэдэг. Тэр нь өөрөө цэвэрхэн юм байна. Таны аав ээжийг бас дээд боловсрол эзэмшиж амжаагүй гурилын үйлдвэрт насаараа ажилласан хүмүүс гэж би уншсан юм байна. Тэгэхээр та бас ээж авдаа туслаад бас айлын том хүүхдийн хувьд бас ажилд эртнээс ажилд орсон уу? Эсвэл одоо номын мөр хөөсөн үү? Гүг би чинь ажил хийдэг байсан шүү дээ. Дунд сургуульд байхдаа. За. Тий. Модны үйлдвэрт банд сураан, хайрцаг хадна. Одоо манай сэлэнгийнхэн мэдэндээ. Ер нь бол ажил хийж хэдэн төгрөг олох л ёстой байхгүй. Яг цагаан гартаа царайлал байдгүй. Уг нь аав уурангаа ээж арангаа юм шүү дээ. Тэгээ гурилын үйлдвэрт ажиллаж байгаа л атар газар эзэмсгээл 68 онд сэлэнг рүү нүгэл тэгээ сэлэнгээ айл болцсон. Чөлөө цагаараа ер нь яаж өнгөрөөж байна? Энэ их стресстэй улс төрийн маргаан дунд нам дээр ч бас асуудал үүснэ, их хурл дээр ч асуудал үүснэ. Энэ болгоныг мартахын тулд та бас өөрийгөө яаж амраадаг вэ? За чөлөө цаг гардаг бол их л сайн байгаа. Ном юм да. Уурага тавьцаал ном байна. Одоо ном бичиж ямжиж байна та? Бичих биш, унших. Хамгийн сүүлд уншиж байгаа ямар ном байна? Олон ном байгаа. Зэрэг уншдаг юм уу та? Зэрэг уншихгүй. Нэг уншиж дуусгаад нөгөөд рүү орохгүй тий. Киссинжерийн On China гэдэг номны монгол орчуулга уншиж байна. Одоо бараг дуусж байна. Сая Москва явахдаа хэд Орос ном авсан. Тэрийг бас давхар ихэлсэн байгаа. Манай бус нутгийн геополитиктэй холбоотой номнууд байна.
Таныг Оросд Уралын их сургуулийг автоматик телемеханикийн мэргэжлэр инженер мэргэжлэр Уралын их сургууль гэж байгаагүй, Уралын политехникийн дээд сургууль гэж байх үед нь төгссөн. Одоо Уралын их сургуультаа нийлээд нэрээ өөрчилсөн байна. За. Ер нь бол 1921 онд байгуулагдсан маш том сургууль шүү дээ. Одоо бол 90 жилийнх нойд би очсон 2011 онд. Тэгэхээр таныг оюутан байхдаа джинс өмсөж үзэх гэж сонирхоод 2 сарын стипендээ цуглуулж байгаад нэг джинс өмд авч өмсөж ирсэн гэж би бас уншсан юм байна. Худлаа байна би. Джинс худалдаж авч чадлагүй төгссөн байна. За тэгээд цуглуулсан мөнгөөрөө тэгээд аваагүй юм. Дөнгөж нөгөө мод болж исэн амар үнэтэй байсан. Утга учиргүй үнэтэй байсан. 140 рубль гэчүү дээ. Тийм үнэтэй юм яаж дийлэх вэ дээ. Тэгээд цуглуулсан мөнгөөрөө аваагүй юм уу? 110 марул байсан баг. Стипенд чи 90 рубль байсан шүү дээ. Бүтэн сарынхаа стипендийг аваад дугуулчвал яаж амьдрах вэ? Тэгээд өмсөж үзээгүй ирсэн юм байна тийм үү? Өмсөж үзээгүй бүр сүулд. Нөгөө хятадд баахан дуурамл юм хийх үед л ганцхан үед л өмсөж үзсэн баг. Ганцхан хийж явах үед. Та чинь бас ганцхан 8 хийгээд амжсан байх нэ? Өдөө хүн болгол явсан шүү дээ. Хамгийн анхны одоо 8 чинь ямар бараа байсан бэ? Зурагт мурагт байсан баг. Компьютерийн тоглоом нэг юм жижиг юм байсан ш зурагтан залгадаг. Тийм юм байсан. Хэр зэрэг шатчихсан бэ? Ер нь ашиглаж чадчихсан. Ер нь шатаагүй шүү. Эхний үед аимшигтай ашигтай байсан ш. Тийм үү. Хэд дахин угалдаг байсан. Сүүлдээ тэгэл ашиг нь буурсаар алга болсон. Бас их сониуч хүүхэд байсан болов уу гэж анзаарсан. Гэртээ байдаг нэг Родина гэдэг радиогоо та нэг задлж ивдчихэд дараа нь 7 дугаар ангид орсон хойноо тэр радиогоо эргээд засчихсан гэж сонсон юм. Та тэгэхээр тийм сониуч хүүхэд байсан юм уу? Багаасаа техник сэтгэлгээтэй байсан болов уу гэж харлаа. Тийм би техник хөдөлмөрийн хичээл дуртай байсан, математикийн хичээл ер нь бүгдийг задлж үзээд яаж ажилдгийг үзэх гээд тэр үед бол нөгөө ном их ховор байсан. Одоо яг хүүхдийн техникийн сэтгэлгээ хөгжүүлэхтэй холбоотой. Тэр үед байсан монгол хэл дээр байсан бүх номыг бол дуусгасан. Орос хэл мэдэхгүй мөртлөө 4-5 дугаар ангиас эхлээд аав ээжээсээ гуйж агаад юуны техника молодежи гэх мэт орос сэтгүүлүүдийг захиал зургийг үзээж орос хэл чинь эдгээр ангиас орлоод 3-аас ордог үлээ 4-өөс ордог үлээ. Анхны нөгөө орос багш нар ирж орос багш нар орос хэл заадаг байлаа шүү дээ. Тэгэл 6-7 дугаар ангид бол орос хэл сайжрал сэтгүүлээ уншихтайгаа бол ингээл орос хэлээр дамжиж техникийн мэдлэгээ бол маш их дээшлүүлсэн. Тийм мэдээ сониуч байсан, одоо ч гэсэн сониуч байгаа. Тийм зан чанаргүй бол техникийн талаар ийм мэдлэгтэй болж чадахгүй шүү дээ. Тэгэхээр та багаасаа мэргэжлийг сонгоцсон юм а да. Аав ээжийнхэн зөвлөгөөг дагаагүй гэсэн үг үү? Ээж аав чинь эсвэл зөвлөсөн үү? Аав ээж бол чөлөөт юу сонирхсоо л хийдэг байсан. Тэгэхээр айлын том хүүхд харьцангуй өөрийнхөө шийдвэр гаргадаг байдал анзаардаг л та. Тэгэхээр танд бас тийм зам байна да тий? Бага. Манай эхнэр бас айлын том. Бид хоёр бол ер нь дүүнэраа захиргаадах дуртай л да. Аав ээжтэй нь бол ямар ч гэсэн хордгүй байна тийм үү? Орохгүй. Одоо гэрээ авч яваа юм чи хоёлаа. Тий. Ер нь дүүнэраа авч явах ажил бол ах эгч нарын нуруу дээр шин. Та улс төрд ороод 20 жил болчлоо. Тэгэхээр энэ хугацаанд таны хөрөнгө орлого ер нь нэмэгдсэн үү? Ялангуяа одоо 2 жилийн өмнө би танаас ярилцлага авахдаа энэ асуултыг тавьсан билүү гэж санахгүй. Гэхдээ өнгөрсөн жишээлбэл хөрөнгөний дарга боллоо, намын дарга боллоо. Бас нэмэгдсэн байх гэж бодоод байгаа. 92 онд байсан хөрөнгө хэвээрэл байгаа. Одоо сүүлийн 2 жил танд бас боломжийн эрх мэдлүүдэд давхар очичлоо шүү дээ. Ер нь бол хөрөнгө орлогын мэдүүлгийг чи аваад харах юм бол хамгийн анх хэдэн онд ч бөглөөд тэрнээс хойш яг л хэвээрээ байгаа. Ядаж шинэ машин аваагүй гэж үү та? Машин авах хэрэгцээ байхгүй. Би нэг улсын машин унаад байгаа. За. Тий. Байраа томруулъя гэсэн бодол байхгүй гэж үү? Байр улсын үнэгүй байранд сууж байна. За. Тий. Тэгэхээр зарим гишүүд бол боломжийн орлоготой болоод эхлэнгүүтээ наад захын цуслангийн байшин шинээр бариулах ч гэдэг юм уу? Байраа өөрчлөж томруулах гачууртын машин яг хэвээрээ байж байгаа.
Тийм үү. Тий. Ер нь юу ч өөрчлөгдөг үдэ. Та нар зүгээр аваад вебсайтн дээр миний бүх хөрөнгө орлого мэдүүлэг байж байгаа. Та ер нь илүү зардал дургүй юм а да тэгэхээр. Илүү зардал дургүй, ямар ч утга учиргүй. Наадах чи аваад өгөхгүйгээс хойш. Эхнэр тань ер нь зүгээр тийм санал тавьдгүй. Бүгдээрээ нэг ингээд байраа шимчилчи, томруулчи гэж жишээлбэл тийм санал тавьдгүй гэж юу? Их тэнгэрт орохдоо байраа зарчаад мөнгөний хадгаламжинд хийцээ. За. Юунд байсан? Удирдлагын академи хажууд байсан байраа. 4 жилийн дараа илүү сайн олдох байх гэж найдаад. Тэгэхээр зах зээлийн ханшаар та зарж чадсан уу? Сая 500 орчим. Үн орохоос өмнө. Хямдхан өгсөн юм билээ. Тийм байна. Тэр авийн байшин чинь гинт үн өслөө штэ. Одоо хүүхдүүд тань тэгээд танаас туслах гарцсан байгаа юу? Эсвэл одоо хамт байгаа юу? Ер нь 40 мянгатын байр бол зарагдаг байгаа. Юу түрээсэлдэг. Эсвэл одоо манай том хүмүүсийн амьдардаг. Охин бол битээрт зүг байгаа. Одоо энэ хүүхдүүдэд тусдаа гарахаар бас тодорхой хэмжээгээр нэг байрны мөнгө гарах хэрэг гарна да. Тэгэхээр одоо өөрсдөө л байраа шийдэх хэрэгтэй шүү дээ. Бид хоёр яхаар шийдэж өгдөг. Ажил хийгээл одоо дээд боловсролтой болгож өглөө. Ингээд бие дагаа явах хэрэгтэй. Томоохон албан тушаалтнууд бол хүүхдүүдэд юмыг бэлдээд өгдөг юм байлээ шүү дээ. Тэгвэл муу занс орчин л да. Юуны төлөө амьдрах юм? Бүх юм бэлэн байх юм бол. Тэгэхээр хүүхдүүд тань ер нь таны үгээр явдаг юм байна гэж харлаа. Та нэлээд хатуу аав юм уу? Эсвэл зүгээр наана тэгж харагддаг юм уу? Ер нь үгээр явна штэ. Өрх тусгаарлах хүртлээ. Одоо 2016 оны сонгуульд өгч जैन. Тэгэхээр сонгуулиар танаа нам санхүүжилтээ яаж босгох гэж байна? Гишүүн бүрээсээ нэр дэвшиж байгаа хүмүүсээс тодорхой хэмжээгээр хандив авдаг тэр байдал чинь үргэлжлэх үү? 50 сая төгрөг авдаг байсныг би болиулж байгаа. За 50 сая төгрөг хэрвээ олддог юм бол тойрогтой зарцуулаа. Бити төв нам руу барьж ирээдээ. Тэгээ яаж нам одоо санхүүжих? Төв нам өөрийнхөө санхүүжилтийг хандив босгоно. Тэр нь бас хуулиар баахан хязгаарлалттай. За. Тэгэхээр сонгуулийн зардлыг бууруулах олон шинжилгээг сонгуулийн хуулийн дотор нь хийж өгч байгаа. Тэгэхээр олон нийтэд танигдсан нэр хүнд бүхий хүмүүсийг л арчилсан нам нэр дэвшүүлэхгүй бол би их болд байна гэж давхсаар байгаа. Нөгөө сонгуулийн хугацаанд дуусчаад сарж байсан, 45 хоногч байсан. Сонгуул зарлцсан үед хандивлагчийн мөнгөөр өөрөө чинь яаж рекламдаад тэр сонгогчд өөрөө ч олж харж чадахгүй. Яг бол 76 суудлал дээр 760 хөрсөлдөг учраас хэвлэл мэдээлэл одоо галзуу юм шиг л болно шүү. Эртхэн хүмүүс танигджээ, нэр дэвших бодол байгаа бол ядаж тухайн аймгийнхаа дүүргийнхаа намын гишүүдэд өөрийгөө танилцуул тэднээс санал авчраа. Мөнгө төгрөг олдог бол бүгдийг ийм үйл ажиллагаанд зарцуул. Бити наашгаа төв нам бол одоо танаас мөнгө авахгүй гэж байгаа. Тэгэхээр танаа нам чинь бол нэр дэвшигчдээс мөнгө авахгүй харин хандивлагчдаас компаниудаас мөнгө авах юм байна. Намын ерөнхий сурчлагаа хийхдээ тэгнэ. Хувь хүнээс ч аавна, компаниудаас ч аавна. Энэ хандивлагчдаас авч байгаа мөнгө чинь эргээд одоо юу гэдгийг улс төрийн байдлаар хариу өгөх шаардлага гарах юм биш үү? Өөрөөр хэлбэл засгийн газар байгуулахдаа тэр томоохон хандивлагчтай эргээд бэлгууны суудлах хүртээх юм. Нэг хүнээс 1 сая төгрөг, нэг компаниас 10 сая төгрөг авч байгаа. За. Энийг ч гэсэн би бол өндөр байна гэж байгаа. Тийм учраас Канада шиг улс бол жишээ нь компаниудаас хандив авахыг хориглосон юм билээ. Хувь хүнээс тэдээс дэшгүй авч болно гэж. Өндөр зардлаар гишүүн болсон хүн буцаагаал ямар нэгэн шахаанд орно шүү дээ. Тийм учраас шахаанд орохгүй тул бага зардлаар гишүүн болоо л гэж. Ихээхэн мөнгөтэй бизнесмэнүүд олонд хүлээн зөвшөөрөгдөөгүй байдаг тохиолдол байдаг. Нөгөө талаар олонд хүлээн зөвшөөрөгдсөн хүн сонгуульд зарцуулах мөнгөгүй байдаг нэг ийм хясалтай асуудал байдаг. Хэрвээ тэр хүн шалгуур болох. Хэрвээ тэр хүн сонгогдох шанстай байгаа бол мөнгөтэй мөнгөгүй сонгогдно. Тэгэхээр намаас яаж нэр дэвшүүлэх гэж асуугаад байна л да. Тий, тэр хүний хамгийн гол нь тэр тойргоос дэмжлэг авах хамгийн чухал байгаа. Мөнгөтэй үндэ биш эсвэл одоо юу гэдгийг мөнгөгүй мөртлөө ухаантай үндэ биш. Бид нар үндсэн хуулиар хинч нэр дэвшсэн тэр хүн сонгогдох шанстай байна уу гэдгийг л харна. Тэр тойргийг төлөөлж чадах нь хамгийн чухал юу штэ шалгуур. Та дараагийн сонгуульд тойрогтой нэр дэвших үү? Эсвэл жагсаалтар
орох уу? Жагсаалтын гэдэг ойлголт өөрчлөгдөж байна. Тойрог гэдэг ойлголт бас өөрчлөгдөж байна. Тэр болгоныг сонгуулийн хууль гарсан дараа шийдэхгүй бол болохгүй юм байна. Ер нь бол жагсаалт гэдэг бол одоо хуучны бодоод байсан шиг жагсаалт биш. Жагсаалтанд орсон гишүүрийн нэр заавал саналын хуудсан дээр байна. Тэрийг дугуулна. Тэгэхээр тойрог жагсаалт хоёр бол үндсэндээ ялгааг болчихж байгаа. Төрөвчийн сонгуулиар бол жагсаалтны гишүүдийн нэрийг саналын хуудсан дээр бичээгүй шүү дээ. Энэ удаа заавал бичих талд бол бий байгаа. Тэгэхээр үндсэндээ ялгааг болчих гэсэн үг. Гэхдээ ер нь жагсаалт дээр орж ирж байгаа гишүүд ер нь намын даргын тойрон хүрээлэгчид байдгаа гэсэн ойлголт олонний дунд байна л да. Ялангуяа сонгуульд өгч байгаа үед таныг намын дарга гэдэг утгаараа гишүүд чинь бас танд тал засаадгүй гэдэг хэлгээр танд анзаарэгдэж байна. Ер нь бол жагсаалттай байдаг улсуудад намын бодлогыг ерөнхийд нь авч явах гэж тойргийн жижиг ашиг сонирхол уягдахгүйгээр явах гэж энэ намын жагсаалт гэдэг гаргасан. Манай нам дотор яг одоо тийм зүйл бол ажиглагдахгүй байгаа. Жагсаалтын гишүүч гэсэн намын бүлгийнхаа шийдвэрийн эсрэг юм яриад явж байгаа. Та нар харж байгаа бах. Одоо тэгэхээр энэ үлдсэн хугацаанд сонгуулийн хууль болон үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж амжих уу? Хугацаа бол маш шахуу болчихлоо шүү дээ. Ер нь бол сонгууль үндсэн хуулийн өөрчлөлт сүүлийн 10 жил яригдж байгаа. Шийдлүүдээс бид нар мэдж байгаа. Одоо энийг цаасан дээр буулгацсан байна. Энийг үндсэн хууль бол ард нийтийн хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй. Санал асуулагч явуулчих гэж байгаа. Тийм тохиолдолд хурдан батлагдах боломжтой. Сонгуулийн хууль бол одоо засгийн газар санал авах дээр явж байгаа. Бас орж ирэх юм бол хурдан батлагдах болцоотой. Яг гэвэл 12 сарын 31-нд хаагдаж байгаа. Хэрвээ 6 сарын 31-нд сонгуул явуулна гэвэл 12 сарын 31-нд бид хаах хэрэгтэй. Хуулиа баталсан байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёр том өөрчлөлтийг энэ ганцхан сар ер нь бол сонгуулийн хууль бид нар том өөрчлөлт хийхгүй шүү дээ. Сая миний хэлдэг намын жагсаалтны хүмүүсийг саналын хуудсан дээр бичнэ. Дугуулна, гэх мэтийн өөрчлөлт хийх гэдэг байгаа. Ерөнхий зарчим 4828 тойрог намын жагсаалт энэ бүх зүйл бол хуучин сонгуульчгээд явна. Хар машинд итгэхгүйгээд дахин тооллого гараар хийнэ гэдэг байгаа шүү дээ. Ер нь дахин тооллого одоо ч гэсэн хийж байгаа шүү дээ. Тэгээ тоолж залхуураад машины зүүн байныг хайдаг. Одоогийн 76 чинь 76-уулаа хар машины үр дүнгээр гişүн болсон усууч. Тэгээ итгэхгүй гэдэг юм бол өөрөө өөрийгөө үгүйсгэж байгаа адилхан байхгүй юу? Таныг энэ хар машины автор гэж бас зарим хэвлэлүүд ойлгоод байгаа. Би ер нь сонгуулийн ажлын эст байсан машинаар санал авахын төлөө. Ягаад гэвэл энэ маш олон булхай луурыг алга болгож байгаа. Гэхдээ энэ машиныг зохицуулаад одоо өгсөн саналыг болиулцдаг ийм дээрээс удирдчт юм уу яадгийн? Тэгж бас хүмүүс хардаад байгаа. Тийм боломж байхгүй. Чи одоо хувьлагч машин биш Canon. Тэрэнд юм оруулчаад миний оруулсан текст чи өөрөөр гарна гэж бодох уу? Орсон зурган дотор байгаа хар цагаан цэгийг тоолдог. Одоо дунд сургуулийн хүүхдийн шалгалт авдаг сканер биш үү? Одоо энэ сургуулиудад нэвтэрсэн байлээ. Тэр олон 100 хүүхдийн нөгөө тестээр бүгддэг имийг багш нь гэртээ авч засч цаг өрөхгүй тулд дэлхийд даяараа тэр тестийн сканер бол нэвтэрсэн юм байлээ. Тэгэхээр та найдвартай ажиллагаатай гэдгийг нь бол сая батлаад. Найдвартай ажиллагаатай хэн ч эргэлзэхгүй. Эргэлзэж байгаа хүн очиж шалгаж болно. Тэр нь нээлттэй байгаа. Бид нар ухаал машин авахдаа бүр хэрэгээр ухаан муутай машин сонгож авсан. Яагаад? Ягаад гэвэл заавал цаас ордог бай. Цаас нь доороо үлддэг бай. Сканердхаас өөр юм хийж болохгүй. Тэр чинь нөгөө бодолт хийдэг, цаас үлддэггүй, тач скрин дээр дардаг мардаг гэдэг олон төрлийн машин байгаа. Програмчлалын аргаар луурдж болдог тийм орчин үеийн машин бол авч болохгүй. Хамгийн ухаан муутай машиныг ав гэсэн. Саналын хуудсыг гараар тоолдохтой яг адилхан. Гараар тоолгоо ордонд автоматжуулсан байна. Сонгуульд ирэхэд хорон дарга танаа намын өнөө эсвэл нам манай намаас улсын хурлд гишүүн байсан хүн. Тэгэхээр зүгээр юу хөө сонгуульд ирэхэд хорон дээр бас асуудал үүслэх гэхэд танаа намыг хардах тохиолдол байдаг л да. Дараагийнх нь хүн нам нөлөөлөх. Дараагийн хоёр дахь хүн нь ардын намын хүн байна. Нарийн бичиг гээд болд сайхан. Насан туршдаа нийслэлд сонгуул хариуцсан хүн байгаа. Гэхдээ энэ улсуудыг бид нар намгүй олгоод төрийн албанд байсан улсуудаар л бүрдүүлж байгаа шүү дээ.
намд огт хамаагүй. За ингээд бидний ярилцах цаг дуусч байна. Бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. За. За манай энэ удаагийн ам нэвэл зочны ярилцлагаар улсын хурлын дарга Зандаг хүүгийн их болд оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.